боловсрсон телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зан сургалт. Сайн байцгаана үзэгчдээ, англи хэлний авиа зүүн гүнзгий шатны 3 дахь хичээл эхэлж байна. Бид өнөөдрийн хичээлээр үгийн өргөл буюу stress нь үгийг сонсч буй хүнд prominences буюу үгийн гол чухал хэсгийг дуутахад хэрхэн нөлөөлдөг болохыг сурна. Хичээлд идэвхтэй оролцоорой. Үзэгчдээ, өнөөдрийн хичээл эхлэхээс өмнөх хичээлд үзсэн зүйлээ санацгаая. T, D авианы араас гівүүлэгчээр ихэлсэн үг ороход дараах авиануудыг гээж дууддаг байгаа. Жишээлбэл last night, an old car. Мөн T авиан үгийн дунд өгүүлбэрийн төгсөлд glottal stop буюу шүргэх гівүүлэгч гэж нэрлэгдэн дууг дууддаг сурсан жишээ харцгаая. Football. It costs a lot. Мөн бид H гівүүлэгч ямар тохиолдолд гээж дуудыг сурсан жишээ харцгаая. The pronouns буюу төлөөний нэрв he, her, his, him өгүүлбэрт дуудагдахаараа H-ийг бид нэр гээж дуудаж сурсан байгаа. Өгүүлбэрийг уншицгаая. Did you meet her? Дараагийн хэсэг нь auxiliary verb буюу харин туслах үйл үг have, has, had өгүүлбэрт бас бичигдэх үедээ бид нар H үсгийг гээж дуудаж сурсан байгаа. Өгүүлбэр харцгаая. Karen had already left. Мөн O авианы ард бичигдсэн L авиа гэн ингэж сурсан байгаа. Жишээ харцгаая. Almost. Already. Харин одоо өнөөдрийнхөө хичээлд орцгоё. Бид өнөөдрийн хичээлээр үгийн өргөл буюу stress нь сонсож буй хүнд prominences буюу үгийн чухал хэсгийг дуудахад хэрхэн нөлөөлдөг болохыг сурах болно. Мөн бид prominence нь харилцан ярианд хэрхэн утгын нөлөөлөл үзүүлдэг болохыг үзнэ. Бүгдээрээ дараах жишээнээс үгийн өргөлд хаана байгааг харцгаая. Эдгээр үгс нь нэг өргөлттэй байгааг ажиглаарай. Ингээд ихний үг байна. Party. Дараагийн үгсийг харцгаая. Remember. Дараах тэмдэглэлийн ард байгаа үе өргөлттэй хэлж байгааг анзаарсан баха. Тэгвэл дараагийн жишээн дээрх үгсийг харцгаая. Controversial. Дараагийн жишээг харцгаая. Kindergarten. Тэгэхээр энэхүү хоёр үг нь хоёр тэмдэглэгээ байгааг харсан баг. Эхний энэхүү тэмдэглэг нь үгийн үеийн үндсэн өргөлтийг харуулдаг бол дараахийн тэмдэглэг нь хоёр төрөлтийг харуулж байна. Prominences буюу үгийн чухал хэсгийн дуудлага нь ихэвчлэн харилцан ярианд болон бүтэн өгүүлбэр хэлэх үед онцлог үг нь аль хэсэгтээ өргөлттэй болохыг зааж өгдөг байгаа. Харин нэг үедээ үгийн өргөлт өгүүлбэрт тухайн өргөлтөн дээрээ хിവэрэ байдаг бол хоёр өргөлттэй тохиолдолд үндсэн өргөлтийг хэлдэг байна. Жишээдэг харцгаая. Дараах үгсийн том үсгээр бичсэн хэсэг нь ярьж буй хүнд тухайн үгийн чухал хэсгийг харуулж байгааг сайтар ажиглаад дагаад уншаарай. I'm going to a party. Энэ бид нэр party гэдэг үг маань чухал байна гэдгийг анзаарлаа. Дараагийн жишээ харцгаая. I can't remember. Санахгүй байна гэдэг үе бид нар илүү тод хэлж өгч байгаа анзаараа. Дараагийн жишээ харцгаая. It was controversial. Controversial гэдэг үг маань бидэнд чухал хэсэг байсан харууллаа. Дараагийн үгсийг харцгаая. She goes to kindergarten. Харин үгийн хоёр дахь үеийг дууддаг controversial гэх мэт үгсийн араас заримдаа нэгд үедээ чухал хэсгийг дуудлагатай үгс ороход өмнөх үгийн
гол хэсгийн дуудлага өөрчлөлтөнд орж нэгд үедээ чухал хэсэг болгон дууддаг байна. Жишээг харцгаая. She gave a controversial answer. Өмнө бид controversial гэдэг үгний өргөлт virtual гэдэг хэсэг дээр байсан бол answer гэдэг үгний өргөлтөөс болоод бидний controversial гэдэг үгийн өргөлт өмнөх хэсэг дээрээ буюу эхний үе дээрээ өргөлттэй болж байгааг анзааръя. Дахиад өгүүлбэрээ уншицгаая. She gave a controversial answer. She gave a controversial answer. Үүнийг бид үеийн өргөлтийн шилжилт гэж нэрлэдэг бөгөөд энэ нь зөвхөн араасаа дагуулж байгаа үгийн өргөлт эхний үе дээр байх үед хэлдэг байна. Жишээг харцгаая. Understand. Understand. Stand хэсэг дээр өргөлттэй байгаа бол харин энэ өгүүлбэр дээр үгийн өргөлт шилжээд I understand everything. I understand everything. I understand everything гэж өөрчлөгдөж байна. Дараагийн жишээг харцгаая. Disappointing. 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 Тэгвэл үеийн өргөлт мөн өөрчлөгдөд It was a disappointing outcome. It was a disappointing outcome. It was a disappointing outcome. Үзэгчдээ англи хэлний авиа зүүн гүнзгий шатны 3 дахь хичээл үргэлжлүүлж байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр үгийн өргөлт буюу stress нь үгийг сонсож буй хүнд prominences буюу үгийн гол чухал хэсгийг дуудахад хэрхэн нөлөөлдөг болохыг үзэж байгаа. Үргэлжлүүлэн бүгдээрээ харилцан ярианд prominent буюу чухал үгийг хэрхэн дууддгийг сурцгаая. Prominent гэдэг нь тол бичгэнд авиа зүүн тэмдэглэгээний хаалтанд буй дараах тэмдгийг ард байх үеийг тод онцож дуудахыг хэлдэг. Жишээг харцгаая. Where is Lauren living now? He's got a house in Liverpool. He's got a house in Liverpool. Liverpool дэх байшин байгаа гэдэг Liverpool гэдэг үг нь prominent буюу өргөлттэй онцолж хэлж байгааг анзаарлаа. Мөн prominent-ийг харилцан ярианд тухайн мэдээлэл сонирхолтой бас чухал гэдгийг илэрхийлэхдээ л жишээг харцгаая. Why are you cleaning your shoes? I've got an interview later today. I've got an interview later today. Энэ харилцан ярианд гутлаа цэвэрлж байгаа шалтгаан бол өнөөдөр болох ярилцлага бөгөөд ярилцлага гэдэг үг нь чухал байгаамаа. Дараагийн жишээ харцгаая. When I was in New Zealand, I went bungee jumping. It must have terrifying. When I was in New Zealand, I went bungee jumping. It must have terrifying. Terrifying. Энд би яригч остоо үсрэлт айдастай байдгийг илэрхийлэхдээ тэр үгийн үеийг чухалчилж дуудаж байна. Харин зарим тохиолдолд харилцан ярианд зөвхөн ганц үгийг бус харин хэд хэдэн үгсийг гол чухал болгож ярьдаг байгаа. Энэ нь мөн л хэлж байгаа мэдээлэл чухал гэдгийг онцлох зорилготой. Жишээ харцгаая. How much further is this station? Only about a mile. Only about a mile. Only mile гэдэг хэсэг нь чухал мэдээлэл байна. Дараагийн харилцааг харцгаая. Why did you buy such an old car? That's all I can afford at the moment. That's all I can afford at the moment. That's afford гэдэг нь чухал мэдээлэл байна. Харин одоо нэг дасгал ажиллацгаая. Дараах харилцан яриаг хамтдаа хараад онцлж буй хэсгийг хэрхэн дуудаж байгааг дагаад уншаарай. Ингээд хамтдаа уншицгаая. It's Nick's birthday coming up, isn't it? What are you doing for that? Well, I'd like to have a party outside, but we don't have a very big garden, so that's a limit. How many people can I invite? My garden is very big. Why don't you use that? Are you sure? That would be alright. That would be great. No problem at all. Маш сайн байна. Бид өдөр тутам хүмүүстэй харилцан ярихдаа өөрийнхөө хэлж байгаа өгүүлбэр дотор аль үгийг тухайн сонсч байгаа хүн мартахгүй байгаасаа гэж хүсэх үедээ тод чанга өнгөөр хэлдэг байгаа. Тэгвэл англи хэл дээр үнийг бид нэр prominent буюу чухал хэсэг болгож дууддаг. Ингээд дараах жишээг prominent буюу чухал хэсэг хаана дуудаж байгааг хараад ажиллацгаая. How does your family know so much about medicine?
My father is a doctor. Doctor гэдэг хэсэг байна. Хэсэг хугацааны дараа тухайн харилцагч маань хэлсэн үгээ мартсан тохиолдолд ингэж асууж болох юм. Is your brother is a doctor, isn't he? No, my father is a doctor. No, my father is a doctor. Энэхүү харилцан ярианд эхлээд аавыгаа эмч хүн гэдгийг онцолж хэлсэн бол хэсэг хугацааны дараа найзынхаа андуурч асуусныг аав маань эмч хүн гэдгийг тодруулж хэлж байна. Үргэлжлүүлэн харилцан ярианд аль үгийг онцолж хэлж байгаагаас шалтгаалan мэдээлэл өөр өөр хүрхийг жишээн дээрээс харьцуулан харцгаая. Эхний жишээ байна. How long have you been frightened of spiders? I've always been terrified of spiders. How long have you been frightened of spiders? I've always been terrified of spiders. And there always гэдэг нь how long буюу always гэдэг үгийг онцолж хэлснээр хэр удаан хугацаа алдснаас айж байгаа мэдээллийг хэлж өгч байна. Дараагийн жишээг харцгаая. Why don't you try keeping a spider as a pet? I've always been terrified of spiders. Why don't you try keeping a spider as a pet? I've always been terrified of spiders. Terrified гэдэг үг нь яагаад аалзыг тэжээвэр амтан болгож чадахгүй байгаа учраа шалтгааныг хэлж байна. Ингээд дараагийн жишээг харцгаая. Is there anything that really frightens you? I always been terrified of spiders. Is there anything that really frightens you? I always been terrified of spiders. Spiders гэдэг үгийг юу намайг айлгадгийг онцолж хэлэхдээ тод дуудсан. Дахин жишээнээс сурцгаая. I've just finished reading Hombash Boy. That's the book I wanted. I've just finished reading Hombash Boy. That's the book I wanted. That гэдэг үгийг онцолж хэлсэн нь би чамайг хэлэх хүртэл тэр номны гарчгийг санахгүй байлаа гэсэн санаа байна. Харин дараагийн жишээ харцгаая. I'm going to read the writers next. That's the book I wanted. I'm going to read the writers next. That's the book I wanted. I буюу би гэсэн үгийг онцолж байгаа нь миний хүссэн номыг чи эхэлж уншиж байгаад харамсч байна гэсэн утгыг илэрхийлж байна. Дараагийн жишээ харилцааг харцгаая. I couldn't get the collector, so I bought the magazine instead. That's the book I wanted. I couldn't get the collector, so I bought the magazine instead. That's the book I wanted. Wanted гэдэг үгийг тод хэлснээр чиний өмнө хэлсэн ном чинь миний хүсчихсэн ном биш, харин Magus номыг би унших хүсч байсан юм а гэсэн агуулга гарч байна. Харин одоо үдсэн зүйлээ баттгаад нэг дасгал ажиллацгаая. Дэлгэцэн дээр гарах харилцан яриаг зөв хариулттай нь холбоорой. Prominent хэрэглэж тод онцолж хэлсэн үгсийг томоор бичсэнийг уншиж үзээд хариултыг дараах бичлэгийг сонсоод харгалзуулаарай. Жишээг харцгаая. For example, A асуулт байна. Have you ever been to Spain before? Have you ever been to Spain before? B асуулт маань. What did you do between school and university? What did you do between school and university? Хариулт тод хэлэгцэн үгсээрээ холбогдож өгж байгааг анзаараарай. Эхний асуултын хариулт бол I буюу I worked in Spain. I worked in Spain. B асуултын хариулт бол хоёр дахь нь буюу I walked in Spain. I walked in Spain гэж хэлэх нэ. 1A. That mobile looks familiar. That mobile looks familiar. It's your phone. It's your phone. 1B. What's that ringing noise? What's that ringing noise? It's your phone. It's your phone. A. That mobile looks familiar. It's your phone. B. What's that ringing noise? It's your phone. 2A. Do you like my glasses? Do you like my glasses?
I thought they were new. I thought they were new. 2B. I can't see very well through these glasses. I can't see very well through these glasses. I thought they were new. I thought they were new. A. Do you like my glasses? I thought they were new. B. I can't see very well through these glasses. I thought they were new. 3A. I see Terry's come bottom of the class again. I see Terry's come bottom of the class again. He's always last. He's always last. 3B. Why's Gustav been dropped from the team? Why's Gustav been dropped from the team? He's always last. He's always last. A. I see Terry's come bottom of the class again. He's always last. B. Why's Gustav been dropped from the team? He's always last. 4A. She works at St. Mary's, doesn't she? She works at St. Mary's, doesn't she? She's an administrator at the hospital. She's an administrator at the hospital. 4B. She works in administration nearby, doesn't she? She works in administration nearby, doesn't she? She's an administrator at the hospital. She's an administrator at the hospital. A. She works at St. Mary's, doesn't she? She's an administrator at the hospital. B. She works in administration nearby, doesn't she? She's an administrator at the hospital. Их дэлхийн хэл болсон англи хэлийг сурган хөлийг минь хөгжлөө нийлүүлж Шилийг нь олон улстай хөгжиж өгсөн. сурах орчин суралт эзтэй Шинжлэх хөтөлбөр олон улсын стандартад нийцсэн хамгийн сайн сургалттай Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Үзэгчтэй англи хэлний авиа зүүн гүнзгий шатны 3 дугаар хичээлийн хүрээд өндөрлж байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр prominent буюу харилцан ярианд тухайн үгс хаана чухал, хаана тод хэлэгдэхийг бид нэр хэлж сурлаа. Thank you for your attention. I would like to see you guys next time. Bye.